2012 оноос эхлэн Алтан хайч уралдаан улсын чанартай зохион байгуулагдаж байсан бол энэ жил олон улсын чанартай болон зохион байгуулагдаж байна. Учир нь энэхүү тэмцээнд 18 аймагаас гадна бүгд найрамдах Солонгос улс, Оросын албаны улс, бүгд найрамдах Хятад ард улсын өвөр Монгол зэрэг орнуудын төлөөлөл ирж оролцож байгаамаа. Энэ тэмцээнийг одоо манай сургууль зохион байгуулалт болсон олон компани маань руу хандсан байж байгаа. Ялангуяа гоо сайхны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд, эдгээр хүмүүс бол бас өөрсдийнхөө бас чадварыг хүүхдүүдэд хамтарч бэлтгэх тал дээр нэлээд анхаарч ажилласан. Дээрээс нь энэ Солонгос ирж байгаа багийн хүмүүс болохоор өнөөдөр энэ гоо сайхны уралдаанаас одоо нэлээд амжилт гаргасан багш оюутнуудыг сайхан хөгжүүлэх тал дээр хамтран ажиллая гэсэн зорилгоор ирсэн байж байгаа. Энэхүү улсын уралдаан нь дэлхийн ур чадварын стандарт үзүүлэлтээр явагддаг бөгөөд сурагчдын мэрэгжлийн ур чадварын түвшинг дээшлүүлэх, урамшуулах, дэмжих, тэднийг олон улсын жишгт хүргэх, мэрэгжлийн чадвар чадамжийг тодорхойлох зорилготой бөгөөд дэлхийн өсчин гоо засалчдын дэвшилтэд техник, технологиг сургалтын агуулгад нэвтрүүлэх, багшийн ур чадварыг дүгнэх, оюутан залуусыг мэрэгжилтэд дур сонирхолтой болгон хөгжүүлэх, цаашид өснө дэвжих, томоохон нөлөө үзүүлдэгээр гол ач холбогдолтой юм а. Тийм учраас ажил Хотод бол жилдээ нэг 4-5 тэмцээн болдгоо. Тэгээ улсын аварга гэх мэтээр дүүргийн аварга гээл алтай айч юм уу те. Тиймэрхүү тэмцээнэр болж болно. Би Данхан улаан аймгийн мэрэгжил сургууль төрөлхтөлийн дагуу суралцж байсан. Оролцож байгаа. Өсчийн хоёрын ангид суралцдаг. Энэхтэй карате гэдэг төрлөөр оролцож байгаа. Орхон аймагт өсчин гоо заслын мэрэгжил эзэмшсэн 400 гаруй хүн байдгаас идэвхтэй ажиллаж байгаа нь 180 орчим байна. Тэдний ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор аймаг бүс улсын чанартай тэмцээн уралдаан Орхон аймагт тогтмол болдог бөгөөд Аз болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс шагналт баримд орсон цөөнгүй өсчин гоо засалж бий. Эрдэнэ татын өсчин гоо засалчид одоо ийм баг Монгол улсын мастер өсчид одоо манай Мөнгөн Жигүүр, Оюнбаатар, Саран туяа, Гэрэл туяа зэрэг өсчин гоо засалчдын холбооноос шилдэг мэрэгчлэнүүдээр өөрийнхөө эрдэнэтийнхээ хүүхдүүдийг дасгалжуулсан байгаа. Эрдэнэтийн шигшээ баг гадаадад олон улсын түвшинд өсөлдөх одоо их ойрхон байна. Энэхүү тэмцээнд дэлхийн ур чадварын стандарт үзүүлэлтээр шүүдгээрээ онцлог бөгөөд сурагчдын мэрэгжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, урамшуулах, хөгжүүлэх аж аргалтай юм а.